Сайн байна уу? Өнөөдөр хэдүүлээ дөрмийн бус нөхцөлийг харцгаая. За бидний мэдэх яг энэ бүтцийг харах юм бол даага хасч өгөөд яг за тухайн даагийн өмнөх язгуур үеийнх нь дэвсгэр үсгэнд хэ үсэг маань орсон байх хэвээр. За энэ гурван үгэн дээр бид нар өмнө яаж дүрм залгадаг байлаа? Даага хасч өгөөд дараа нь а юугаа залгаа явчихаар чутаа гэдэг үг маань уу үсэг орсон учраас чуааю болж хувирна. Даагийн өмнөх язгуур үеинд ямар их шиг орсон юм бэ гэдгээс шалтгаалаад шууд тухайн дүрмээ залгаа явчихдаг гэсэн тэ. За тэгвэл одоо дүрмийн бус нөхцөлөөр харахаар үндс нь тэр чигтээ хувирна. Хэдүүлээ хамгийн ихэнд дүрмийн бусаар хувирдаг үнүүд харъя. Баргата, дурата, гамата гэдэг эдгээр гурван үгэн дээр жишээ авъя. Даагийн өмнө дэвсгэр үсгэнд хэ орсон байх ёстой. Тэрний ардаас а болон оогоор эхэлсэн дүрм залгасан тохиолдолд тухайн хэ үсэг нь гээгдээд а хоёр маань энд орсон гişгүүдтэйгээ нийлээд уг нь хувирдаг те. Тэр нь автоматар болж ингэж үндсэн нөхцөл нь бүгдээрээ өөрчлөгдөх хэлээд байгаа юм. Баргата гэдэг үгэн дээр жишээг авъя. Даага хаслаа, хэгээ хаслаа. Тэгэхээр юу үлдэж байгаа лээ? За тэнгууд аогоор эхэлсэн дүрм залгачингууд энэ аа маань болж хувирах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр энэ маань автоматар болонгуудаа баргэё болчихж байгаа юм. За тэгвэл дараагийн жишээ нь саяны 3 үгэн дээрээ хэдүүлээ өөгээр эхэлсэн дүрм залгасан тохиолдолд яаж хувирдгийг харъя. Өөгээр эхэлсэн дүрм гэх юм бол жишээлбэл ын, гэх мэтийн дүрмүүд байдаг тийм. За тэгэх юм бол хэ үсэг маань өөрөө гээгдэн, дэвсгэр тосонхын гээгдэн, дараа нь үсэг маань өөрөө бас гээгдэн. За тэгээ хаалтны гадна үлдсэн тухайн дүрмийн үлдсэн залгуурууд нь шууд энэ үгнийхээ уган дээр нь залгагддаг байна. За хамтаа хувиргаад үзье. Баргата гэдэг үгнээсээ да болон хэг нь хаслаа. За хэ маань хасагдчихжин тийм ээ. Тэгэхээр барга гэдэг нь үлдээд байна. За тэгэн гутаа ардаас нь энэ ыг нь хасчихна. Тэгээд энэ үсэг маань үлдэж байгаа юм чи яах нь? Барган ингэж хувирах нь байна. За тэгвэл дараагийн нэг анхаарах үг маань хаята гэдэг үг байна. Энэ үг маань ганцаараа жоохон өөрөөр хувирдаг. За хаята гэдэг үгээ яг ялгаагүй бүтцийг авах юм бол даагийн өмнөх үеинд дэвсгэр үсэг нь хэ байна. Ардаас нь аогоор эхэлсэн дүрм буюу бидний хамгийн сайн мэдэх аюу дүрмээ жишээ авъя. За залгасан тохиолдолд хэ үсэг ихний ээлжинд хасагдаад ардаас нь энд яа үсэг байгаа шүү дээ. Энэ яа үсэг маань а отоогоо нийлэхээр автоматар болж хувирдаг байна. За тэгвэл хувиргаа бичих юм бол ха гээд да хэ хоёулаа хасагдлаа. Ха яа болох ёстой байтал энэ яа маань автоматар болох ёстой. Тэгээд ха юу гэж үчигдэх нь зөв байх нэ. За тэгэхээр өнөөдрийн үзсэн дөрмийн бусын хувиргалын дагуу бол эдгээр 8 үг маань бүгдээрээ яг саяны хувиргалын дагуу хувирах ёстой. За эдгээр үгнүүд маань бол яг бидний өмнө үзчихсэн энгийн хувиргалын дагуу хувирах ёстой. Тэгэхээр дөрмийн бусд хамаардаг нь энэ 8 үг, үлдсэн бүх үгнүүд нь энгийн дүрмэнд хамаардаг үгнүүд байна шүү. За цээжлээд аваарай.